За манай Балта дарга гадаад улаахан болохоор ингээл өдөр нь гадаанд ажих дуртай. Энд тэнд булсан ялсаа эргээл шаазгаа хэрээтэй булаацлал нөгөөдөлтөг хөөцөлт тоглоол ингээждэг. Гадаа бүр айгуу дулаахан байна. Балто нашар. Балто. Нашар. Ингэж тийараа. Одоо энэ урагшаага харуулъя. Цас орох гээд нэг амар гоё болчихсон уртлын уул нэг манан бугаал ийм гоё харагддаг байхгүй. Ийм гоё энэ биш уснаа яг өдөрсөн усаа оруулсан тэгээд түрүү нөгөө амар төвшингийн зургийг оруулаад тэр чигээр бичлэг юмэрсэн гэдэг. Ингээд бичих юм уу? За би орлоо шүү за. За. Сайн байцгаана уу? Бууг нь маргааш бичлэг хий гэж бодсон. Тэг өнөөдөр хийгэр болчлаа. Сая нөгөө юуны Facebook дээр амар төвшингийн зураг, дуучин амар төвшингийн зураг аяг яваад байгаа шүү дээ. Нөгөө шагнал авсан гэл. Тэгээд сая тэр нэг баахан бичлэгнүүд харангуйтаа нөгөө өөрхөө өмнө нь тоглолтыг үзчихсэн. Зургаа оруулаад пост хийсэн. Тэгээ тэрийг харангуйтаа үргэлжлүүлж баахан бодоод тэгээ тэр чигээр ивчлэг хийхээр болчлоо. Одоо угаасаа юу яа. Шууд ингээл гоё ярмаар байгаа дэрээ ярьчвал надад хамгийн амар байдаг юм аа. Тэгээ дараа нэг бодож исэн юм аа. Дараа нь бодож бодож байгаа ярих гэхлээр яг нөгөө анх бодож исэн анх гоё ярмаар байгаа шиг ерөөсө болдгоо байхгүй. Тийм болохоор шууд яриад. Тэгээ айгуу сайн би бас юу яд чинь ингээл энэ YouTube-ээр ингээл бичлэг энэ төр үзэж байхдаа ингээд олон өдрийн өмнө бэлдээд тэгээ ингээд яг нь шинэ нэвтрүүлэг ч гэсэн олон өдрийн өмнө бэлтцсэн олон хоногийн өмнө болоод дууссан бол надад тэр нэг тийм сонир биш санагдаад нэг үздэг байхгүй юу. Тэгэл болж игэл ингээл яг гоё шинэ өнөөдрийн тим юм үз сонсох дуртай. Тэгээд өөрөө ч гэсэн бас тэгж их сонирхолтой юм байлээ. Тэгээ өдөр өдөрт нэг явахд асуудал юм чинь тэгэл явжээ. Тэгээд за амар төвшингийн тоглолтын талаар тоглолт үзэхэд ямар байсан талаар яриад тэгээд нөгөө энэ номон дээрээсээ жоох юм яриг. Гэтэ энэ номноос бол дэлгэрүүлж ингэж нэлээ олон дугаар дээр ярих байхаа. Дэлгэрүүлээд энэ дээр яг ингээл товчлол бичсэн байгаа шүү дээ. Яг нэг Италид сурч исэн тухайгаа. Тэгээд энэ дээрээс ингээ уншингаа яг тэр үйл явдлаа дэлгэрүүлээд тэгээ яриа авчи. Энэ нөгөө мэдхгүй хүмүүст нь хэлэхэд би нөгөө Италид сурсан тэмдэглэлээрээ биелсэн мөрөөдөл гэдэг юм ном биччихсэн. Тэгээ энэнийхээ тал дээр ярина. А тийнэрээ зарим хүмүүсүүд нь бүр мэдэхгүй байгаах. Би нөгөө Италийн Перужи хотын төрөлхөрлөлийн академиг төгссөн байхгүй юу. Тэгээд шууд нөгөө хөдөө ирээд амьдэрсэн. Ерөөсөө өмнө нь огт ирж байгаагүй газар ирээд амьдэрсэн. Тэгээд одоо энэ чинь дугуйлан ажиллаулдаг. Зарим нь мэдэхгүй байх шиг үлээ. Тэгээ хэлж байгаа шүү за. Тэгээд энэ болохоор энэ номон дээрээсээ зөндөө ярих юм байгаа. Тэгээд гой сургууль муулахын талаар гоё юмуд ярина. Тэг өнөөдөр энэ өнгөөр цэцгээ хийнэ. Тэгээд юуны дуучин амар төвшингийн тоглолтыг 21 онд үзчихсэн. Нөгөө Веронагийн хотын Арена гээд задгай театр гэдгийг амар гоё том задгай театр дээвэргүй Колизей шиг гэсэн үг шүү дээ тийм театрт. Угаасаа гэрээтэй дуулдаг юм билээ. Тэгээ Италид аяга олон жил дуулж байгаа шүү дээ дуучин амар төвшин чинь. Тэгэл яг сонсогдчихл гэдэгсэн. Өө ямар гоё юм бэ Монгол хүн гэл дуулаа гэл. Тэгээ бүр очиод удаагүй байхад бараг 6-7 жилийн өмнө сургуулийн хажуугийн зургийн дэлгүүрт явж исэн чинь нэг Аз залуу бид нар чи олвол явж исэн юм аа. Тэгсэн чинь бид хэдийг Монгол гэдгийг мэдэнгүүтээ юу яаж исэн. Утсан авахд нөхгүй юу. Утсан дээрээс амар төвшингийн зургийг гаргаж ирсэн. Энэ бүр амар алдартай дуучин штэ би шүтэж явдیں۔ энэ тэргээд тэгээ харчаад хөөх за бүр зөв монголчуудын ч биш Азуудын бахархал юм байна гэж дотроо бодоод өнгөрч исэн. Тэгээ дараа нь наашаага буцаж ирэхийн өмнөхөн аюу ягаад. Тэгээ манай нөгөө хотод чинь консерваторид сурдаг хүүхдүүд байдаг байхгүй юу? Төвлөр хураар, дуучнаар энэ төр сурдаг хүүхдүүд байдаг. Тэгээд манай уянгаагаар дамжуулаад уянгаа ч угаасаа дуучин амар төвшин туяагч эдрийг таньдаг. Тэгээд уянгаагаар дамжуулаад туяагч бидэд билет өгөөд гоё тоглолт үзгэж ураад тэгээ бидэд Веронаар нэг бөөнөрөө явж тоглолт үзэж ирсэн. Тэгээ яст бүр үнэхээр мартагдахгүй. Би тэгээ нэг дөөр мөрд сайн өмнө за оюутан байхдаа нэг Монголд үзэж ирсэн. Тэгээд Италид нөгөө сурж байхад
консерваторийн оюутнуудтай угаасаа нийлдэг болохоор тэднээсийн тоглолтыг аягүй үздэг болохоор угаасаа тэр сонгодог урлагт ингээд дуртай болоод эхэлж байгаа байхгүй. Амар гоё. Тэгэл манайхан чинь аягүй итгэвтэй энэ тентгийн концертанд их орно. Тэгээд нөгөө гадаад оюутны сургууль дээр манай уянгаач нь гоё тоглолтоо хийдэг. Тэгээ ер нь аягүй тийм итгэвтэй амьдардаг гэсэн бидэд. Тэгээ тийм болохоор угаасаа сонгодог урлагт дуртай болоо. Тэгээ бүрэн сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ингээд Монгол хүүхдүүдийн тоглож байгаа тоглолтыг үзэхээр аягүй гоё идэгсэн. Тэгээд тэр бүр том театрт анх удаа очиж үзэж байгаа шүү дээ. Задгаа театр гэдэг чинь бас сонирхолтой шүү дээ. Гадаа зүгээр чулуун дээр сууж байгаа байхгүй чулуун театр бүр дээр үе колизей. Тэгээд билет аваад орлоо. Ёо бүр ингээд бодсноос нүсэр. Тэгсэн чинь тэр болохоор яг нөгөө ковидын үеэр болж исэн. Бас харин ч гайгүй цомхон болж ин гэдэг байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр чинь Набуко тоглож исэн байхаа. Набукогийн Набуко тоглож исэн. Гол дүртэн тоглож байгаа шүү дээ монгол хүн. Яа өстө бүр үнэхээр гоё. Тэгсэн чинь дараа нь сонсохны тэр чинь ингээ нөө ковидын үеэр бас айгу цомхон болж байгааг инээ. Надад бол айгу нүсэр санагдаад байсан. Тэгсэн чинь бүр тайз майзан дээр морь гаргадаг энэ гэж шүү. Морьтой энэ төр тоглолдог. Нөө найруулагчийнх нь яаж найруулснаа шалтгаалаад ингээд өөр тавилттай байд юм билээ. Тэрийг нь ойлгож авсан. Тэгээд тэр дуулж байгаа муулж байгаа тэр мэдгээ бүр үнэхээр гоё байсан. Тэгээд дараа нь тоглолт дуусаад гарч ирэл бидэд танилцаад тэгсэн чинь ингээл нөгөө италичууд үзсэн угаасаа ингээл Европын аягүй лаглаг хүмүүс үзэж байгаа шүү дээ. Тэгэл тэд нар чинь ингээл амар гоё тойрол бүчээл гар үсгийг аваад бишрээл тэр мэрж хөндлөнгөөс нь харахаа шүү дээ. Үнэхээр гоё юм бэл. Тэгэл бидэд чинь яаж одоо мэдлээл ярих учраа болохгүй чи би гэхэл үнэ хөгжилтэй. Тэгсэн чинь одоо ямар төсөн чинь бүр амар энгийн за зүгээр л бүр зүгээр. Ямар ч тийм тайзан дээр сайхан дуулж исэн хүн биш юм шиг зүгээр сайхан танилцаал юм яриад гадаа битэд тэр нэг ресторанд нь шампансаг энэ төр задлал тэгээ сайхан юм ярьж сууж байгаа. Тэгээ сүулдэ үргэлжлүүлээд бүр яриа бүр сүулдэ халаад үргэлжлүүлээд гэрт нь очиж яриад. Тэр гэр одоо тэр яг тэр Веронад амьдарч исэн гэр нь бас зүр мүзэн шиг гэр дотор амьдарч байгаа. Битэд тэрийг чи орж үзээд тэгээд гоё ярьж байгаа. Зөндөө юм ярьж байгаа. Тэгээ битэд явсан. Тэгээ нөгөө Верона ч нөгөө юугаар альтартай очиж штэ. Нөгөө Шекспирийн нөгөө Ромео Жюльетта штэ. Тэрний нөгөө юуны Жюльеттагийн хөшөө байдаг. Тэгээ нөгөө Молкон байдаг гэдэг нөгөө жуулчд их очиж тэрэн дээр нь зурган дээр ахуулдаг. Тийм газар. Тэгээ бид бас тэр мэрийг үзээл Веронад аюу гой зугаалж байгаа юмсан. Тэгээд Веронад юутай юм бэлээ? Дуучин амар төвшин чинь. Гэрээтэй юм бэлээ. Тэгээ угаасаа Италид аюу олон жил болсон. Миний сонсохын ил тэр юунд Наполигийн театр, Веронагийн театр энтертэй гэрээтэй гэсэн. Тэгээ Ла Скалад бас тоглолт гэж байгаа. Бид чинь бас эрхээс өмнө Ла Скала орё гэж тэгжсэн. Тэгэл нөө юугаар шинжлэр нөө цөмөөхөн энтер үзье гэл бас сайт руу ороод билет энтер захиалах гэж үзчихсэн амар үнэтэй чинь тэгэл бүр амар алдартай. Юу яагагүй. Яг нөө ковид таарал юу н бүх юм баларсан үү тэгээд яг тэр жил чинь үзье гэж ярьж байгаа. Үзэх харах тэ өөр хот руу зугаалах бүх юмнууд туслагдал тэгэл байсан. Гэтэ яг хуу дараа очиод үзчих болно шүү дээ тий. Тэгээ тийм гоё алдартай дуучны тоглолтыг яг тэр Италийн тэр задгаа театрт нь үзэх. Яа. Миний амьдралдаа үзсэн хамгийн гоё зүйлсүүдийн нэг байсан. Тэгээд дууч амар төвшөндөө туяагчтай маш их баярлж явдаг. Тэгээ манай уянгаа бас ингээ холбож өгөөд тий. Тэгээ юуныхан чинь тэр консерваторийн тэр сонгодог урлагаар сурж байгаа хүүхдүүд тийм тэр тоглолтууд манайхан бас чадaltaй штэ айгүй гоё сураад төгсөж байгаа гоё хүүхдүүд одоо тэгэл Монголдо ирэндээ тэгээ бид чи угаасаа ингээ холбоотой Италиас хэдтэй гэж штэ тий. Бүр ингэдгийн билий. Айгүй олон жил ингээд хамт нэгнийхээ жаргал зовлон хуваалцаад ингээд байж хар чинь яг гэр бүлийн гишүүн шиг болчтой юм билий. Тэгэл найз гэдэг чинь ийм байдгийм үү? Бүр айгүй олон юм ойлгож авсан. Тэгээ одоо тэр хэдтэйгээ би айгүй сөрхий холбоотой байдгийн. Тэгсэн чи тэр амар хөөрхөн заа нөгөө нэг тэр амьдралын загвар хөдөөгийн сэргэлт энтрийг үсчээд тэгээ надтай холбоо ярьж байгаа байхгүй. Амьдралын загварын дараа холбогдоод видео кол хийгээ ярьсан чи өчргөө уйлаад би дагаж уйлаад бид нар чи бүр тийм. Тэгэл жоохон байж байгаа л залхахлаар нэг нь уйлаад нэг ингэ сандсан. Тэгээд тэрэд яагаад уйлсан гэхээр нэвтрүүлэг үзэж байхдаа уйлаадсэн гэсэн чи манай янга тэгээд тааш. Яа нөгөө Италид өмсчихсэн цамдсан байж штэ энэ гэж юм уйлаадсэн гэсэн. Өөртөө юугаа өмсгөдөө. Тэгээд бид чинь тийм гоё холбоотой.
аюу гоё байдаг гэсэн юм аа. Тэгээд би тэр талаараа ялангуяа гадаад сурж байгаа хүүхдүүдэд бас ингээд ярмаар санагдаад байдیں۔ Тинчээ ингээд аюу сайхан найзалж нөхөрлөө нэгэндээ тусдын болоод ирэхлээр бүр насныхаа найзыг олдгий шүү. Тэгэл үргэлж сайхан байхгүй ч гэсэн зөндөө олон юмтай тулгараад хамт жаргал зовлонгоо туулаад гарах шиг бүр жаргал байхгүй. Тэг бид яг тийм байхгүй юу. Тэгээ одоо Монголд ирэхээр нугасаа байнга холбоотой, байнга хамтарч юм хийн. Тэгэл манай солонгоо байна. Одоо солонгоос зөвшөөрлийг авч ич солонгогийн талаар ярина. Зүрүү зайгүй найзууд болоод ирсэн. Одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Тийм гоё үн цэнтэй цаг хугацааг бид нар сурахынхаа хажуугаар гадаадд ингээд монголчууд хамтдаа сайхан найзлалт нөхөрлөл насан туршийнхаа найзыг олдгий шүү гэдгийг би бас ингээд одоо энэ ярьж байгаа дугааруудаараа үе үетэй яриа яваад байна. Тэгээд одоо юу яа? Итали руу анх яаж явхаар болсон талаараа яриад эхэлчих тий. Тэгээд энэ номносоо бас баг зэрэг ярьж байгаад. Тэгээд үргэлжлүүлээд энэ номносоо нилээдэн дугаар дээр ярих байхаа. Тэгээд Итали руу чинь анх ингээд Итали миний хизээж төсөөлж байгаагүй үлгэрийн орн байсан байхгүй юу. Тэгээд тийшээ явна гэдг нь санаанд багтахгүй. Тэгсэн хэрнээ бүр энэ нэг бүр цаана ингээд байгаад идэг тийм улс байхгүй юу. Тэгээд нэг хүн надаа Итали руу явуулдаг байсан юм шиг байгаа. Намайг л айгүй мөнгөтэй төрөхтэй боломжтой явчихна гэж утсан юм шиг байгаа. Надаа нэг ярихгүй юу. Тэгээл би сонсож ирсэн. Бугаас ингээ мөнгөгүй одоохондоо боломжгүй юм чинь ингээл амар хол байна гэж хэлээл тэгэл өнгөрч исэн. Тэгэл яг өмнө нь Италиг ингээл Леонардо да Винчи, Микеланжело энэ төрөөр мэднэ. Тэр хэдий чинь би ингээд баг хүн биш. Тэг хүний амьдралд хийж болохооргүй тийм агуу бүтээлийг хийцэн болохоор тэгж биширч шүтэж одоо үлгэрийн мэтээр төсөөлж явж исэн тийм улс байхгүй юу. Тэгээ би Итали руу явхаас өмнө хүний Америк руу явна гэж юу яагаал зүтгээл. Надад нэг Америкийн талаар бас нэг хүн яриад өгсөн. Тэнд нэг гоё сургуулийн талаар яриад өгсөн. Би тэг анх тэр сургууль руу явах зорилготой байжгаад тэгээ төлбөр мөнгөн ч гэсэн айгүй өндөр үнэтэй байж таарад. Тэгээд Итали руу нэг хамт ажиллаж ирсэн нэг таньдаг охин явж сураад тэрнээс ерөнхийдөө ингэ сонссон чинь аюу боломжийн санагдаад ихсэн байхгүй юу. Тэгээ үзэсгэлэнгээ анхны алхамгаа анх үзэсгэлэнгээ гаргахтаа болохоор юу яж исэн. Америк руу явах зорилготой гаргаж исэн. Тэр нь Америкийн холбоо ирсэн сургууль нь $36,000 төлбөртэй. Тэгээ $36,000 олоход 36 зураг зураад нэг нь $1,000-аар зарна гэж байгаа шүү дээ. Бас сайхан гараа гоц. Тэгээл эхэлсэн сайлаа хэлэхэр саваа бигдгээд долларын данс нээсэн. Тэгж эхлээл гэхдээ тэр хооронд маш олон хүнтэй уулзаад янз бүрийн ном уншаад ер нь яаж над шиг хил усгүй мөнгөгүй хүн яаж явах вэ гэж судалж хэлж байгаа байхгүй юу. За яг тэр тухай ингээ ярих юм бол одоо нөгөө яг нэг дундаж яйлын мөнгө төрггүй дээрээс нь сурлаганд гайхгүй хил усгүй тийм хүүхдүүдэд яг миний яриа бас урамтай байж магадгүй. Энэ ном бас тийм хүүхдүүдэд аягүй урам болсон гэсэн. Тэгээд нэг тийм нөхцөл байдалд байж байгаа би ч Итали явцсан байхгүй юу. Тэгээд яаж явах вэ гэж байнга бодоол зүтгээл тэрнийхээ төлөө юм хийгээл цалин мөнгөө цуглуулж үзлээ. Мөнгө цуглахгүй шүү дээ цалин мөнгө Монголд гэл. Тэгэл явж байгаа л за зураг зураад үзэсгэлэн гаргаад зараад тэгээ тэр мөнгөөр нь явчих гэдэг санаа. Би тэр хөгжим мөжийн урд аяг халахдаг гэсэн байхгүй юу? Яг тэр хайрд ингээл бодож явж байгаа л тэр толгоор харвж орж ирдэг юм билээ шүү дээ. Тэгэл амар баярлал. За ерөөсө тэгчийгээл байгаа мөнгөндөө шууд материал аваад. Тэгээ би чинь яг нэг тийм санаа манаа бодоо олчих юм бол ер нь л шууд хэлдэг төрлийн хүн. Тэгээ шууд материал аваад гэртээ хараал. Тэг гэр гэж нөгөө манай их чи амар хөөрхөн би тэд чинь бүгдээрээ ингээл хотод байр савгүй байр маар хөслөл ингээл амьдарч хат манай их чинь анх байр аваад тэгэл нэг 3-4 байр авчихсан. Тэгээ нэг өрөөнд нь би ч өстэй бас алж өгч байгаа шүү дээ. Зөв урлан болгоцсон. Тэр шингэлэгчний үнэр танаар бол авах юм байхгүй. Амар өндөртүүлээл. Ил манайх надаа юу ч хэлэхгүй. Би бүр гэрийнхэндээ юунд нь баярлах гэж намайг миний хийж байгаа юмд хизээж хошуу дүрдгүү, оролцдгүү чи буруу зөв юм хийж ин буруу зөв шийдвэр гаргаж ин айгу ядаргаатай байж чиний наад хийж байгаа юм чинь төвхтэй байна. Муухай өнөрч ин энэ гэж бүр нэг ширхэгч хэлж байгаагүй. Дандаа дэмждэг байхгүй юу.
амар их мөнгө төгрөг өгөөл ингэж уусч чадахгүй л дээ. Тэгж чадахгүй ч гэсэн тэр сэтгэлийн дэм гэдэг чинь хүнийг зүгээр л ингэ түлхдэг байхгүй. Тэгээ би тэрийг ингэ мэддэг, баярлдаг. Гэхдээ би чинь нэг нэгэндээ тийм ялуу хүмүүс биш, баярлаа гэж хэлдэггүй. Гэхдээ дотроо тэрийг ингэ байнга бодож явдаг. Тэгээд тийм гоё нөхцөл байдал байсан болохоор би өстэй дураараа зураг зурсан байхгүй. Тэгээд дураараа зураг зураад тэгээд тэр үед нөө юуны урлагийн зөвлөлийн дизайнер нэг хэсэг гэрээгээр хийжсэн. Тэгээд урлагийн зөвлөлийн хэлээд би ингэж үзэсгэлэн гаргамаар байна. Тэ дэмжиж өгөөч. Гингүүт урлагийн зөвлөлийнхэн дэмжиж улаан гэр гэлрээд миний үзэсгэлэн зохион байгуулж өгөөд. Тэгээ мөнхөөсөг бол маш их тусалсан. Мөнхөөсгийн одоо маркетингийн захирал Бацайхан миний дөрвөн зургийг хамгийн анхны дөрвөн зургийг $1000 худалдаж авсан шүү дээ. Тэгэл цаашаа 12 зураг зарагдал би чинь 4 өдрийн дотор $12,000 миний дасруу зүгээр ороод ирсэн шүү дээ. Гэхдээ би $36,000 олно гэсэн мэсэн болохоор айгүй мохоо шундалтай хүн 36 олоогүй дээ би бүр ингэж харамсаад гэдэг юм уу юу гэдгийг шундалтаад сууж исэн. Тэгээ тэрийг ээж маань хараад намайг зөөлрүүлсэн. Миний хүү өстэй 4 өдөр ингээд гэрийнхний бас санаад нь багтаагүй юм шиг байна. Тэгээ ерөөсөө ингээд хэдхэн өдрийн дотор данс руу ингээд мөнгө ороод ирэхэр чинь айгүй баярлаа. Тэгээ миний хүү сайн байсан. Тэ эн чинь бол тэгэл амжилт гэдгийг ээж надад ойлгуулахгүй юу. Тэгээ яг ингээд амжилт гэж хэлээгүй л дээ. Бид чинь юу яаж ярьдаг гэлээ тийм нүг ялуу мэлөө их айхтар уран цэцэн үг ашиглаж хоорондоо ярьдаг. Ээж надад ойлгуулсан. Миний нүд амж эргэлтцээ. Одоо тэгэл дахиад би бусад зургуудаа зарна гээл шуналтаал хүнч мас тэгдэм билээ. Тэгээ би нэг инээдтэй юм тэр нэвтрүүлгээр ярьжсэн тий. $12,000 олонготой хүмүүст зарлал 10 сарын 27-нд үзэсгэлэн эхлээд 11 сарын хэдэнд булаа. Хэдхэн өдөр гарсан? 4-5 өдөр гараад. Тэгээд үзэсгэлэн дөнгөж буухаас өмнө би $7,000 хүнд зээлээл үлдсэн мөнгөний тараагаал хүмүүст зээлцэн. Тэгээ 11 сарын ихэр гэхэд бүх мөнгөө зээлээд 12 сар шинжилт гэхэд би өөрөө мөнгөгүй болцсон байсан шүү дээ. Ястаа нэг сайхан гар. Тэгээ яг бүх мөнгөө буцаад авсан л та хүмүүс надад тийг өгсөн. Тэгээд тэрийг хадгалж байгаа дараа жил нь би Итали руу явах гээд тэр Итали руу нөгөө нэг явах гээд ийм нэг бүтэхгүй зуучлалын газрууд идэг юм биш үү? Би нэг тийм бүтэхгүй зуучлалын газар олчихсон. Тэгээд тийшээгээ ингээд гараад алхаж байгаа байхгүй юу? Алхаж байхдаа нөгөө нэг хамт ажиллаж байсан охин Итали суучсан гэсэн шүү дээ. Тэрнлөө залгаад за би тэр нөгөө нэг газар руу явж гинэ. Чи таних уу? Тэгээ ямар хөө газар руугаа асуусан чинь за бити тийшээ яваарай. Би чамд айгүй найдвартай нэг хүн зааж өгье. Цэлмэг гэд хүн байгаа. Чи утасны дугаар өгсөн байхгүй юу? Тэгээ чи тийшээ очиод уулзаа гэд. Тэр доорн дугаарыг аваад залгаад би тэр газар руугаа алхаж явж байгаа шүү дээ. Нөгөө буруу газар руугаа алхаж явж байгаа. Залгаад цэлмэг утсаа аваад яриад цэлмгийн юг залгаж аваад яг эсрэг тийшээ нээсэн. Шууд алхаал очиод цэлмэгтэй уулзлаа. Уулзаа шийдсэн. Тэгэл үн хөлсөнд сонслоо. Юу нөгөө Америк. Хамаагүй гайгүй. Тэгэл үн хөлсөнд сонсоол. Тэгэл за одоо ингээд бодож аваад ирдээ тэгээд гэхгүй юу. Тэгэл би за нэг 2-3 өдөр бодож байгаа тэрийг гарахтаа. Гэтэ би ер нь шийдсэн байсан. Тэгэл гараал эргэж уцтаал. За би шийдчихлээ. Тэгээ маргааш нь буцаж очиод гэрэмэрийг хийгээл. Тийм хурдан өрнөд одоо ингээд юм ингээд болохоо хүрэхээр ингээд бүх юм болно гэдэг чинь тэр юм билээ. Гэхдээ зүгээр явж явах юм болдгоо шүү. Тэрнийхээ төлөө хичээгээд, зүтгээд, бодоод, төлөвлөөд маш их хичээл зүтгэл гаргасны дараа болж байгаа. Одоо ингээд ярихад айгүй амархан сонсогдоод байгаа боловч одоо намайг яаж хичээж ирснийг миний эргэн тойрных нь мэдж байгаа. Хүн харахад энэ инээж явж байгаад ажил нь бүтээд идэх намайг тэгэд идэж нэрээ. Тэгэд идэг. Тэр инээгээд явсан чинь цаана маш их юм болдгоо шүү. Тэгээ хүн биш тий. Болохгүй байх, бүтэхгүй байх, би боломжгүй байх гээд хин нэгэнд буруу өгөөд суух чинь үнэхээр утгагүй. Чамд мэддэг, чаддаг юм байгаа л бол хичнээн дутуу дөлмөг байсан ч гэсэн тэр давуу талаа услаад миний нэг авах юм би давуу талаа айгүй усалж торддог. Дутагдaltaй юм бол маш их байгаа. Би бүр хэл сурах үнэхээр авьяасгүй за. Заалгаалдаг гэдгийг сурахгүй. Тэгээ тэрэндээ хэрвээ би хэл сурах гэж хүлээсэн бол явж чадхааргүйсэн. Гэхдээ хэл сураарай. Тэр хооронд би хэл сурах гэж хичээж байгаа шүү дээ. Тэр хичээсний үр дүнд би одоо
одоо энэ тэнд ийш тийшээ ингээ шууд ингээл амар дуржинтал яриад чөлөөтэй ингэж чадахгүй ч гэсэн англиар штэ. Англиар ийш тийш нь захиа бичээ тэр Америкийн сургуулийг олоод холбогдоод тэхэн нүтэл би бүр нөгөө IBT TOEFL бэлдээ. Гэхдээ IBT-г өгч чадаагүй л дээ. Цаасан TOEFL 2 удаа өгөөд эхнийх дээр нь 423 авлуу да. Нэг сонсгол нэр аягүй сайн гарч ирээд идэв штэ. Тэгээд за би 400 хэд ийм өндөр оноо авах ёсгүй. Энийг л азны юм багчтай гингүүтээ дахиад нэг $100 төлж байгаа. Дахиад шалгалт өгсөн чинь 430 авцсан. Тэгээд би шалгалт молголт өгөхдөө бас аягүй дэжгүй ингээ ёндот өгчдөг. Тэгээд Итали хэлийг чинь бүр анханаас нь сураад Итали руу очиж сурсан чинь монгол хэлний бэлтгэлт гээгүй Итали хэлний бэлтгэл хийсэн байхгүй юу. Тэгээ монгол Италийн төв дээр очиод заа зүү болол хэлний бэлтгэлт явъя гээл 12 сард очиод 12 сарын дундуур очлоо та. Тэгэл виз мизээ хөөцөлтөл миний виз ерөөсөө л айгу хурдан гарцсан. Энд виз гарахад урлагийн зөвлөлийн ариун захирлын гаргаж өгсөн тодорхойлолт маш их хэрэг болсон. Таад ингээд одоо сонсож байгааз тэр хичээл зүтгэл тэр урлагийн зөвлөлт хийжсэн. Урлагийн зөвлөлтийнхэнтэй би анх яаж танилцсан гэхлээр Tiger Translate гэдэг уралдаанд оролцоод 2 дугаар ярианд ороод тэднийхээ шагнал авах гэж очихдоо анх танилцж байгаа байхгүй юу. Тэгэл чи чинь хин бэ юу вэ? Ийм зураач байдгүй шүү дээ. Ямар өчртэй юм бэ гэсэн чи би дизайнер гэж хэлээд тэгээ урлагийн зөвлөлтөд юу гэрээ хийгээд дизайнер болж исэн. Одоо би энэ талаар энэ ном дээр бас бичсэн бидгийг. Тэгээ урлагийн зөвлөлтийн танилцаад дизайныг хийгээд тэгээ намайг ямар хуу дизайнер вэ гэдгийг чинь тэд нар мэддүүлчихэж байгаа шүү дээ. Тэгээд айгүй гой тодорхойлт гаргаад өгсөн. Тэр тодорхойлтыг Италийн визний мэдүүлгийн газар гэж үсэн. Итали элчин сайдын юм байгаагүй шүү дээ намайг явахад. Тэгээд тэнд авчиж өгөөд бэйжн рүү явуулаад виз өрөөсөө он гараал гарчихсан. Пледэ аваад 1 сарын 5-нд нисээд 6-нд Италид бусан баха. Ийм хурдан өрнөө явчихсан. Тэгэл тэрэндээ гэхдээ юу юм бэлээ? Яг нэг бодлын ингээл амар хурдан өрнөд байгаа юм шиг боловч олон жил ингээ бодцсон явна гэд төлөвлөсөн болохоор ерөөсөө л болох ёстой юм болж ийн гэдгээр ингээ хүлээж аваад тэгэл ерөөсөө Италид очил бугаал хэлний бэлтгэхтэй сурлаа. 0-ийн ногоонтыг очиж байгаа шүү дээ. Юу ч мэдгүй ном сурах чигч гэж байхгүй. Цэлмгийн гаргасан юуны Grammatica Italiana гэдэг ном байдгийг хэлзүү ном. Хэлзүү Итали хэлзүү ном. Тэгээд тэрийг барьсан А4-ийн цаасан дээр хідэн Итали үг бичүүлээд энэ автобус Перужа явах уу? Тэгээ шуудан хаана байна? Университет Престранери хаана байна? Юу ч гэлээ хитгэн тийм хэрэгтэй өмнөд ингээ бичүүлээд авцсан. Амар зөрөгтэй за. Гэтэ тэр би тийм юм уу? Эсвэл нөгөө одоо ингээд ямар ч гэсэн би айгүй зөрөгтэй. Айгүй олон жил хүсч мөрөөдсөн юм маань биелж байгаа болохоор тэр юм уу ингээл зүгээр л гараа авцсан за. Тэгэл нөгөө долларуудаа цуглуулад авцсан $12,000 чинь тэр үед нэг 28 сая төгрөг болсон байсан. За 28 сая төгрөгтэй. Тэрийг сайхан өрхөө явж байгаа шүү дээ. Баяа илүү хүч. Тэгээ тэг чинь Итали руу бас харьцан гайгүй байсан. Тэр нөгөө дансанд байлгах мөнгө төгрөг чинь 5,000 евро тэр илүү та. Ямар ч гэсэн миний мөнгө хангалттай хүрж исэн. Тэгэл гэрийнхэнтэй хэлээл явсан. Манай гэрийнхэн чи хөөрхөн ингээл баярлал гаргаж өгч байгаа. Манай ээж чи уйлчих гал. Тэгэл би ч нээжиг уйлахгүй шүү дээ. Марцсан юм ярьсаар гал ээжиг инээлгсээр хагаад тэгэл явлаа. Тэгээд нэг гоё юм нь өөрөө мөнгө төгрөгөө олоо явж байгаа болохоор юунд ч санаа зовхгүй. Би болсон ч болно, өргөжлүүлээ цаашаа явсан ч болно. Хин нэгэнд өртөө ширтээ те гэр орныхныгоо хэцүү байдалд оруулж яваагүй болохоор бас их гоё идэж штэ. Хүмүүс нэрээ тэгж явж үзээрэй. Өр ширтээ явж байгаа хүмүүс чинь бас там явдаг юм билээ шүү. Аюу хэцүү штэ хайж байгаас хаад. Тэгж явсан. Тэгэл Италид буугаал хэлний бэлтгэлдээ орлоо штэ. Энийг ингээд дэлгэрэнгүй яриул бас их гоё юм зүйнтэй байгаа. Дуудлага ирчлээ. За би энэ дуудлагыг авчаад тэгээд үргэлжлүүлье. За надад нэг хүн юу явуул гэсэн. Өчтөр холбогдоод хүүхдүүдэд нэг хүний биеийн анатомийн тухай нэг хүүхдийн ном хүч явуулъя гэж хэлжсэн тийм. Танихгүй дуулна би тэгээ заа гэд аяга хэлчихсэн. Одоо шууд нь тавьж ин гинэ. Тэгээ юу ярьж илаа? Тэгээ очиод хэлний бэлтгэлдээ яг цэлмгийн зааж өгснөөр би бүх юм ингэ хийж байгаа байхгүй юу? Бүгд ингэ хэлснээр нь аягүй гоё болол. Дээрээс нөгөө нэг би Итали руу явахаас өмнө Перужаг ерөөсөө нөгөө Google Map-аар ороод зүгээр судалсан. За хаана ямар зам байна? За энэ
манайх юм байна. Сургууль нэнд байдаг юм байна гэд. Миний бүр ингээ юу төсөөсөн шиг байвал яах вэ? Тэгээ дээрэс нь миний нэг онцлог гэдэг нөгөө ерөөсө төөрж бодолдгүй. Би ер нь нэг тийм бодлоо биш ээ. Төөрж бодолдгүй. Тэгээ очиод яг л хийснээр нь автобусыг нь хүлээж агаад суугаал очиод цэлмгийн багш Сильвестрийн нөгөө намайг тусч аваад бахан Вьетнамууд дээр авчиж өгөөл би гараал хараа миний юмныхаа учрыг олдог юмнууд айгу сонио. Одоо тэгээ хил усгүй очичоод бүх юм ингээ цаг хугацаанд ингээ бүтээг явцсан. Тэгээд очлоо буулаа нөгөө шинжилгээний амралтанд дуусаагүй бүх юм гээл тул хүмүүс ингээ амарч байгаа байхгүй юу. Тэгээд тэр байранд очлоо байранд очих замд Сильвестрийн нөгөө ингээ тойроо явж байхдаа чиний хэлний бэлтгэлийн сургууль тэ странери энэ бэ шүү гэж зааж өгсөн. Тэрийг харангуйтаа би замаа ингээл тогтоогоо явж байгаа шүү дээ. Машинаар явж байхдаа ингээл ойрхон эргөө орчдөг юм байна. Гээл байрандаа ороод төхөмлөө маргааш нь ингээл амралтын өдөр нь би гараал яг нөгөө нэг тогтоосон замаараа ингэж алхаад айгуурх юмс 10 минутын газар байсан. Нөгөө сургууль олооч жоохгүй. Тэгээ очичоол за манай сургууль энд үйдэг маань эргэн тойронгоо судлаад замдаа байгаа бүх зургнуудаа дараал байшингийнхаа зургийг дараал хаягныхаа зургийг дараал ингэж явж байгаад юу яагаад маргааш нь сургууль дээр очиж байгаа байхгүй юу. За очлоо нөгөө Вьетнам охин надад туслана гэсэн байсан. Яг тусалж харагдаач амар очиртой байна. Би боллоо хичээлдээ яваад өгдөө. Тэгээд юу яагаад нөгөө Вьетнамтайгаа нөгөө хурган англи хэлээр ярина. Бас үнэн хөвгчлээ. Тэгээ ойлголцоол. Тэгээ нөгөөх маань шогтоод яваад гисэн. Тэгэл за цэлмэрүүгээ залгаал цэлмэрийн зааж өгснөөр л нөгөө нэг гадаад оюутны туслах төвдөр нь очиод юуныхаа уршин суух модулаа аваад бүглүүлээл. За тэрийг бүглүүлэхээ ярьж өгөхөөр амар хөвгчлээ. Гэтэ яадгийг ярьч амар одоо ингээд хараа гадагшаага явж байгаа бүр ингээд амар хэцүү ингээд туслах хүн байхгүй бүх юм тулцсан хүүхдүүдэд миний энэ аргууд нэр аягүй хэрэг болно шүү. Тэгээ очиод гадаад оюутны туслах төвдөр очиод нөгөө нэг очиод 8 хоногийн дотор би юугаа бүрдүүлчих хэрэгтэй байхгүй юу нөгөө оршин суухынхаа модулыг бөглөөд бичиг баримтаа шууд нь хүргэж өгөөд 8 хоногийн дотор заавал хийх хэрэгтэй. Тэгээ тэр ингээд толгоонс гарахгүй. Тэгээ ингээд очисон чинь тэгэл яаж хийж байгаа л нэг пермесо ди сожорно гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу нөгөө нэг оршин суух зөвшөөрөл тэгсэн чинь би яг эсрэгээр сожорно ди пермесо гээл инээдийн хүргээл хэлсэн. Тэгээ нав нэр энэ тэнд юм яриад ингээл инээгээр хүмүүс дагаж инээгээл аюурхан туслаад идэв штэ. Тэгээд юу яагаад тэгж хийснээс тэгж хийлээл тэнд байсан оюутан туслах төвийн хүмүүс бүгдээрээ инээлдэл тэгэнгүүтээ за яана энийг чи имийг бүгэлжихгүй болохгүй маань гэж бодсон юм хаашин. Тэгэл бөглөөл паспорт тиймэрхүү хүмүүдээ мэдээд байгаа юм л та паспортаа гаргаад иргээл паспортаа гаргаад гэсэн бөглөжсэн аа. За хаягаа гэсэн чи хаягаа мэдхгүй тэгэнгүүтээ нөгөө утсан дээр 6 дарж исэн шүү дээ. Замынхаа зургнуудыг дарж исэн. Тэргээ ингээл үзүүлсэн. Тэгсэн чи миний хаяг болчихж байгаа байхгүй. Тэгэл гэл инээгээл бөглөөл утасныхаа дугаарыг гэсэн чинь утасныхаа дугаарыг чи мэдэхгүй би ч одоо тэр мэрэгж хэлж явахгүй юу гайжсэн. Тэгэхээр чи надад утсаа өгөө гэсэн. Юу яагаад утасны дугаар хийдин өөрлөгөө залах гээл төгсөөр гал залгуулж байгаа байхгүй. Тэгээ миний утасны дугаар гараад ирж байгаа. Тэгэл нөгөө чин толгоогоо сэгсрэл миний сэргэлэн гайхаалга болтой. Тэгээ бөглж өгөөл. Тэгээ миний тэр юу чинь ингээ болчихоо. Тэгснэ харнаагаар бөглөө өсөж байгаа. Тэгээ чи өөрөө юугаар балаар бөглөөрөө. Тэгээ би балаараа бөглөөд тэгээ шуудан дээр авчиж өгöd. Тэгээ шуудан дээр маргааш нэг очиж байгаа байхгүй юу? Маргааш нь очлоо. Баахан хятадууд Аазууд зогссон. Тэгээ нэг марката бооллоо гэд байдаг байхгүй юу? Марк гэдэг. Тэрийг ингээд стикер хийдэг. Тэрийг ингээд нөгөө юун дээрээ наах хэвээр, модуль дээрээ наах хэвээр. Тэгээл ингээл хятадуудын мөрдүүлж байгаа материал юм хүмбийг ингээл хараал. Тэгээл буцаагдаад тэгэл нөгөө 16 еврогийнхоо маркийг нөгөөдөлж ураал дахиад шинийг авч наагаад 16 евро гэдэг чи юу вэ? Амар их мөнгө штэ. Тэгээ би нөгөө марка ингээ барьцсан ерөөс наахгүй яг зөв газар нь наасныхан дараа наана гэл гүрийгээд ерөөс наахгүй ингээ булангийн наачаа байгаад байгаа штэ. Тэгэл өглөөнөөс ахуулаад би хүлээгээл нөгөө буцаагдж байгаа хүүхдүүдийн материалыг хараал, дуурайгаал, дараалалаар нь оруулаад тэгж байгаа орой яг 5 цаг үед миний ээлж болоод тэгэл тэр хооронд шууданх намайг хараал хийсэн. За тэгэл тэр нэг өвөө авч исэн баггүй нэг өвөө авч исэн. Бидний хашиг нэгөр ингээ харсайг хөөрхөн. Тэгээд тэгж тэгжсэн аа. Яг миний ээлж болоод очлоо. Миний материалыг үзлээ. Ба бэгүү бэлтцэн, марка наагаагүй. Жижигэн ингээд үзүүрийн ингээд тогтооцсон байсан. Энийгээ л аваад наасан. Тэгэл бүгд болцсон байна гингүүтээ юу яагаад. За чи маргааш өглөө гэхэд 9 цагт гээд ингээд зурж үзүүлээд ингээд Галенга гээд Пристраниригийн юун дээр
одоо төв сургууль дээр энэ дээр ингээ очиж шүү гэд. Яг тэр өдрөө бодолж явж байхдаа за энэ сургуулийн нэрийг Галенга гэдгийг мэддэг болсон. За тэг өглөө би тэндээ очих юм байна. Гэ мэдээд тэнцээ нөгөө цагдаагийн газар юу гэдэг байхгүй юу? Нэг юм жижиг хэсэг гэдгийг оюутнуудад үйлчилдэг. Тэгээ тэрэн дээр ингээ очиорой гэдгийг ойлгоод авчаа. Тэгэл маргааш нь очиод өгөөл. Тэгээ миний хамгийн анхны юмнууд бол ингээл гоё бүтцэн. Гэхдээ ер нь би дандаа бүтэлтэй юм ярих шүү. Бүх юм маань ингээ бүтэмжтэй байдаг угаасаа. Тэгээ хүмүүс сонсчод чийч одоо бэрхшээл хэцүү юм байдаг байлгүй дээ тэр мэрийгээ ярихад яад гэдэг. Тэгээ тэр нэг ховор. Гэхдээ энэ чинь бүтэлтэй болохын тулд одоо миний энэ хүлээж байгаа төвчээр ингээд ийм хайгаад олох одоо хувь хүний цохон байгуулалт гэдэг юм юу гэдэг юм даа. Энийг юу гэж тайлбарлах вэ? Би тиймэрхүү юмд аюу сайн. За яг ингэ юм байна. Энээс хоцорч болохгүй бол урд өдөр нь хайгаа олдог бүр ингэ. Тэгээ дээрэс нь энэ тийм төөрдгөө газрын зураг мургийг аюу сайн юу яадаг болохоор газрын зураг мургийг чинь сайн хэрэглэн штэ. Тэгээд ер нь төөрж бидлэн гэж аахгүй. Нэг давуу тал нь тэрээ миний чаавас. Хэлгүйсэн ч гэсэн тэгэл ингэ явчихдаг. Яа за энэ эхлэл хэсгээ маш урт ярьж байна да. Тэгээ нөгөө за ингэ хичээл эхлэх боллоо. А1-т орж байгаа штэ. Бүр хамгийн анхны шатанд орж байгаа байхгүй юу. Тэгээд А1-т ороод нөгөө нэг Галенга дээр яваад очсон чинь А1 тэр чинь нөгөө Странер чинь амар олон тийм юутай салбартай энэ тэнд ингэ байдаг. Тэгсэн чинь А1 нь Галенга дээр орохоо болж тараад өөр сургууль өөр салбар руу орно гэд. Тэгээ би ч нэг хоцорчих гээд байдаг. Тэгээ гараад нөгөөд чи бас надад нэг хөөрхөн нэг юм харж байгаа газрын зураг өгч байгаа маа. Нөгөөдгөө барай гарлаа. Тэгээ Перужа чинь нэг юм дов толгод ихтэй мод ихтэй нөгөө байшин барьдаг нь модныхаа аргаар энэ төр ингээ орчдөг байхгүй юу. Тэгээ явж исэн чинь яг замаараа ингээ хайгаа зүүл явж байгаа юм л та. Тэгээ ингээд явж исэн чинь нэг л хоцорхол хурдхан шиг болохгүй. Би тэгээ хайгаад ингээ удаан яваад иж болохгүй. Тэгэл явжсэн өөдөөс нэг залуу гараад ирсэн. Тэр надад туслаач гэж дуудаал нөгөөдгөө үзүүлээл тохиол. Тэгсэн чинь яг талч чинь нэг хөөрх юм юу байдаг штэ. Давлаал гүүчин. Тэгэл заагаад өгс би нөгөөд нь бүр ингээ ойлгохоор цариг байгаа байхгүй. Айгүй ойлгох ирсэн байгаа. Тэгсэн чинь л нөгөөт намайг давлаал гүүц. Тэгээ бүр сургуулийн маань зааж өгөөд энэ байна. Би ч өстэй баярлаа нөгөө грациятайгаа болцсон. Граци гээл. Тэгэл Google орсон. Нэг хэдхэн минут хоцорчиж яваал орсон. Тэгээд нөгөө бичгээ үзүүлээл би энэ А1-т орж байгаа гэд. Тэгээ багш нугаас хамгийн тэр А1-т чинь багш англиар ярьдаг байхгүй юу. Тэгэл за би ингээл хоцорсон гэл. Орсон суугасаа хүүхдүүд угаасаа ингээ хоцорч орж ирд ингээл. Тэгээ оруулаад суулгаал. Тэгэл миний хэлний бэлтгэл ихсэн юм да. Хэлний бэлтгэлээ тэгээд А1-т 1 сар суугаад А2-т 3 сар суугаад тэгээ Б1-т 2 сар суугаад би буцах хэрэгтэй байсан. Тэгээ А1-т 1 сар суулаа А2-т ороо явж итэл би яаж шалгалтыг аюу сайн өгдөгөө одоо юмаа сураагүй шалгалтаа аюу сайн өгөөд идэх нөгөө нэг шалгалтын материал дээрээс би ингээд зөв хариултууд ингээ олон харцдаг одоо энэ дизайнерын хуу юуны хуу тэрийг би хэлж мэдэхгүй ойлгохгүй бол шалгалтынхаа асуултыг аюу сайн уншиж байгаа тэр асуулт бол мэдээж зөв байгаа штэ тэгээд тэрэн дээрээс би ерөөсөө зөв ухтуур зөв юмудыг ингээ олж хараад ялгацдаг тэгээ шалгалтаа өгөөл А2-т орч орлоо А2-т ороо явдсан чи би нэг хэд тохонтой найзалдаг байсан тэгсэн чинь тэр хятад маань үгүй заяа юу яадаг гэж штэ А2-т заавалчгүй 3 сар суух шаардлагагүй байна. Тэр чинь 1 сарын төлбөр 400 евро байсан байхгүй. Тэгэхээр би 1 сар илүү 400 евро өгмөөргүй санагдаад мөнгө өмдөх гээд шууд Б1 рүү орчихъя. Жулия Б1-т айлын шалгалт өгөөд өцгөө гээд А2-т 2 сар сууж иж уул нь 3 сарын дараа Б1 өгөх ёстой шүү дээ. Гэхдээ 2 сар суусны дараа өөрийгөө сайн гээд Б1-т шалгалтанд ороход бэлэн гэж бодож ивэл их нь үүсчихдээ юм билээ. Тэгээ шалгалтаа өгсөн чи тэнцчихдээ. Бүр өндөр оноогоор тэнцэн. Тэг 27 оноогоор тэнцчихдээ. Тэр чи 27 ч бас л онц гэсэн үг шүү дээ. 30-27. Тэгээ манай багш чи ингээд дуугаа суугаад аюу сайн биш тэгээд 0-д битээр нэг тааралдаа тэгсэн чинь чамайг чин гэдэг үлээ заяа гэлдэг. Чи өстэй аюу брава байна. Шалгалтын дараа аюу өндөр өнө авсан байна. Одоо тэгээ Б1-т сайн сураарэ гэд. Тэгээ тэр багш угаас А2-тоо ингээд заагаад үлдчихэж байгаа шүү дээ. Би Б1 рүү орсон. За Б1 рүү ороод тест баларсан. Амар мундаг хүмүүсийн дунд орчихсон. Дандаа ингээл ихэнх нь Европууд. Тэгээ ороод тэнд нөгөө нэг миний номон дээр нэвссэн мэдэг Бруно Паскали гээд хоёр Францтай Б1-т ороод танилцсан байхгүй юу. За энийг ярих юм бол бас айгүй гоёо өстэй бүр үнэхээр гоё. Тэгэл бүх юм ингээл гоё болол бүтээл их мэдчлэн дандаа бүтэлтэй түүх яриа шүү би. Тэгэхээр хүмүүс агаас тэгдэг. Чи дандаа ингээд ийм дандаа ийм гоё бүтэмжтэй юм ярьлаа. Зарим намайг өнгөрлөөг нь өнгөрөө байна, багтан байна. Өөрийгөө магтлаа л гин.
тэгдэггүй шүү. Одоо тэгээ тэр хүмүүс эхнээсээ битгий сонсоорой. Би дандаа л иймэрхүү юм ярина. Яагаад гэвэл би одоо бүтлгүй түүх цохиож ярихтэй биш те. Тийм бидгий шүү. Тэгээд за өмнө нэг 20 минут ярьсан баха. Ингээд нийлүүлээд баг 30 минут болчлоо. Тэгээд ер нь бол нэг 30 минут яриа явчих гэж бодож байгаа. За. Тэгээд дараагийн удаа би номон дээрээс ярина за. Хэсгээ хийж дуусангүй 3 дэлбээ 4 дахь дэлбээг хийж агаад ингээд дуусчлаа. Би ер нь юм хийх юм өдөө дандаа ингэж урагшаага хусаж ярьсараа тарах юм байна да. За тэг ихний хэдэн видео мич яах тий. Яванда тэгэл зүгшрэл явчих байлгүй. Тэгээд ямар ч байсан миний ярьсан яриа яг өдөр өдөртөө шинээр орол юм. Тэг ойлгочаарай. За түр баяртай.